동안 배우고 있습니다. 만약에 자, 말자가 내가 asуулт асууя. Та тэр өөрийнхөө ээжийнхээ ажлын талаар нэг ярьж өгөөч. Хэдэн онд таны ээж хэдэн онд төрөв? Тэгээ ямар ажил хийдэг хүн байв? За одоо ээж төрнө гэдэг манай ээж чинь 1920 22 наамаа. За тэний чинь 4 дүү 5 дүү хаа. Та 26 оны үед төрсөн 27 8 оны тийм байна. Таны ээж ямар ажил хийдэг хүн байсан гинэ? Манай ээж нь одоо Тэвч одоо яаж гэсэн мэдэхгүй байгаа сайн мэдэхгүй байна. Зөв өөрөөр мэдээ орсон үеэс хойш манай ээж тоогооч хийж байсан. Дагалдан тоогооч хийж байгаа. Тэгээд шүдэн жинглээд хүүхдийн тоогооч гэж явдаг. Дандаа манай ээж ерөнхийдөө хүүхдийн тоогооч гэж явдаг. Дандаа хүүхдийн талын амралт туслан үүдийн цагт болохоор цагаан хаалны угаанд байна. Улаанбаатар төслуудлын угаанд байна. Эшээ Баянгол байна. Таны ээж бүр өргөдөж ажилдаг хүн байж дээ тий? Нэг юугаар үүдийн төлөвлөл болохоор аваач тараадаг байхгүй хөөс. Тоогоочоо. Хойр тараад. Тэснийг 100 бөөгнүүд авдаг. Үүд нэг манайх одоо ажиллахгүй байхгүй. Та тэгэхээр тэр цагаан хаалны угаандны талаар нэг ярьж одоо энэ 25 дугаар гутлын тал. Хоёр талаа гутлаа баруун талдаа 25 дугаар дэлгүүр гэж байгаа. Талааргаа харсан. Эний голгонд байдгийг. Таад нэг одоо бол энэ өөртөө одоо байгаа. Одоо том баар болчихсон шиг байгаа. Хөөцөн буу цагаан нэг ганц тэгс манай өвөө аав тэнд бат юу няр хийчихсэн. Тэнд яваа хийж байж байгаа манай өвөө аав бодоод өөдөөчийн төвлөлийн 1 дугаар төчөд 2 дугаар төчөд тэнд очсон. Манайхад урдмаараа өөдөөчийн төвлөж байж байгаа тэгээд өөд болсон доо. Миний ээж бол яг хоо тоогооч хийжсэн. Манай эмээ ээж бол тэнд чи ахлах тоогооч хийжсэн. Сүйд манай хөрөг ах болохоор одоо Жимагийн өөрчлөсөн нот тэрэлдэг амарч ерөнхий ахлах тоогооч хийжсэн. Бадарч хийж хүн байсан. Ганцхан гол хөргөө 30 нотонд өөд болсон доо. Төсгөөд. Тэр үл яг одоо явдлын аюулаас бол та хүүхэд байхдаа ээжийнхээ ажилдаг тэр цагаан хоолны ресторанд гоонд очиод идэхэд ямар хоолыг санаж байна тэр үед? Тэр үед өнгөнгийн хоол хийн. За. Яагаад гэж төвсний нугас төмөс тавьсан махан хоол хийн. Гатли чин. Тийм ч өндөдөө хуурах хийн. Хоёрдугаар хоол нь тэгээ бууз хийн. Хүнийхээ гэтэл бас цагаан хоолны гоонд болохоор юу штэ. Хүний өвчин тааруулсан хоол хийн. Тэр хүн ямар өвчтэй тэнд хоол хийж байгаа. Эрүүл хөндөд бас тийм хоол хийж. Тослог багтай тослог ихтэй гэсэн тийм л юм бий. Одоо бодоод байхад. За юу. Шимт ижээл ихтэй янз бүрийн дандаа ноорны зүйлтэй хоол. Шингэсэн сайн удаан гэж хэлсэн да. Надад бодоод би бол хамаагүй орно. Өдөрт 2-3 орно. Тэр бол та хавийн хаалгаараа. Тэр өөрөө хавийн хаалгаж байх. Үнтэй суусан байсан юм уу? Үгүй нэг басаад байхгүй. Жоохон багтаа юу? Тийм хамаагүй. Таны 18 ороо тэр зостос хойш манай эмээ ажиллажсэн да. Таны дуртай хоол юу байсан бэ? Тэр цагаан хоолны газар. Өөрөө атацгсэн хоол говь шүү дээ. Одоо дургу гэж ямар хамаагүй. Ээжээ та надаа энийг хийгээд өгч. Аава та надаа ихтэй та надаа энийг хийгээд эмээ энийг хийгээд гэдэг. Эмээ ижил одоо гад харманы хүн юм чинь аль өөтгийг л атаж байгаа шүү. Өндөг идэх үнтэйгээ байдлаа мо дагсан контрол байгаад байж. Та нар хийм өсөглөө өгдөг юм биш. Балжаахан дүүнэр мөнөр те. Ер нь хөндөр өндөр. Тийм байна. За их баярлалаа балжаахан. 1905 сая одоо 1950-ад оны юм ярьчлаа шүү дээ. Тийм тийм. 60-ад оны ч юм уу. Тэр чинь би мэдээ орсноос мэдээ ороход манай ээж эмээ ээж мэдээ ороход манай аяа гэж манай буураа аваад тагаад нэг хатаж яддаг байсан байхгүй. Тэгэхээр би мэдээ орсон үе байна. Шоцсон одоо хооцсон бол тагаад нэг хат биш юм байж ш. Үүдүүцийн төлөвлөлөөс соёлын газар юм биш. Тэр нэг тагаад тагаад нэг хат тэгэхээр нь л зохицуулсан. Яг тэрэлдэд бол манай их ажиллаж байсан да. Ихийнх нь нөхөд ахлаагаа тийж тэр мат мэдсэн. Тэнд хоолны ямар ч байсан их сайхан төр зүрийн олон янзаар хийдэг. Өнгөнгөө тэр чанар сайтаа ногоо ихтэй битвийн нэг зүйлийг ихтэй дандаа битвийн зүйлтэй юм өгөөд идэг шиг байгаа тийм. Өвдөө чинь орно өвдөө би чинь их чи хөрөж өгнө шүү дээ. Өвдөө 5 хагас та чинь. 5 хагас явах 4 хагас өнгөрөөгөл хоолоо бэлтгээд. Тэгэхээр өвдөө хоолоо ичээд Гэтэл явна дээ. Гэтэл явахгүй ямар юм байх вэ? Тага хоол ичээд тархан өшөөд суухгүй дээ. Баярлалаа.